Gramix энэ хинбэ гэсэн үгээр тоглож хоёр энийг хараа бүр тэр чигээр илүү өөр зөө. Загайс энэ сүүлийн үед бүр AI утгаа алджээ. Утгаа алдах дундаа сүүлдээ бүр миний царайг ашиглаад онлайнаар лүүр хийгээд эхэлсэн байна. Лүүр штэ. Болооч амар юм бэ. За өмнө нь бид нар AI-ыг зөвхөн одоо юм зураг гаргах те эсвэл видео генерейт хийх ч юм уу иймэрхүү байдлаар ашигладаг байсан. Тийм бол одоо сүүлийн үед бүр тийм өргөн хэрэглээнд ороод ирсэн буюу компьютер дээр AI-ыг суудсан те одоо миний өмнөөс ажил хийж өгч явах шиг бичиг баримт янзалж өгч явах шиг амьдралд яг юм боддоор ашиглаж болох хэмжээнд ерөөсөө ороод ирсэн. Гэдгийг ер нь бүгд л мэдж байгаа хэл та те. Гэхдээ яг зөвөр ерөнхийд нь тайлбарласан. Тайлбарлах жоохоо зүгээр ингээд гоё ярихгүй юу те гоё ярихгүй юу те. За тэгвэл мэдээж AI ашиглана гэдэг чинь одоо өөрөө бас нийтвэрлэлийн авьяас болчоод байна те. Яг ямархуу байдлаар тэр промптыг нарийн бичиж яг тэр хүссэн тэр төсөөлөд байгаа те яг тэр зүүдлээд одоо зүүдэнд ингээд нэг юм болоод идэв шүү дээ яг тэрийг яаж ингээд бодит байдал дээр ингээд харуулах уу одоо тэр промптыг яаж бичих үү гэдэг чинь өөрөө одоо баг мэрэгжил ч юм уу те нэг тиймэрхүү юм болчиход байгаа байхгүй. Тэгээд тэрийг ашиглаад гарууд одоо онлайнаар сургалт хийж гин тэгээд мөнгө олж гин те. За тэнгууд нь шүү дээ өмнө хэдүүлээ бүр нэг 3 4 мөрөн жилийн өмнө баг 5 жилийн өмнө AI-ийн талаар хэдүүлээ видео хийж исэн. Тэгээд тэр видеонуудыг хэдүүлээ гаргаж ирээд тухайн үед одоо AI ямар хөө төвшөнд байсан гэдгийг хэдүүлээ харцгаая. За энэ нь шүү дээ 2022 оны 6 сарын 28 гэж байгаа. Одоо анх чинь энийг Dali гэдэг юм одоо юу гарч ирээд те нэлээд шоконд оруулж ирсэн хүмүүсийг. Энд дэр нэг химэл оюун ухааны тийм сайт байгаа байхгүй юу? Бичсэн юмыг шууд зураг болгодог. Энэ бол химэл оюун ухаан. Энэ бол ирээдүй. Энэ бол 2022 он байтугай дараагийн 100 жилийг авч явах химэл оюун ухаан. Би ч бас ирээдүйг хөрхөн зөгнцөн байсан шүү дээ. Нэр зөгнөн гиснээс нөгөө Wall-E гэдэг хүүхэлдээд байна шүү дээ. Одоо тэр яг бэлээ олох гэж байгаа санагдаад байна. Яг тухайн хүүхэлдээн дээр бол ингээ химэл оюун ухаан тэгээд ийм техник роботтой нийлээд хүн төрөлхтнийг яг ийм залах уу ингээ зүгээр ингээ байж идэг нэг юм амьд бит болгоцсон байдаг шүү дээ. Одоо тэнгууд яг тэрний эхлэл тавигдсан юм санагдаад байгаа байхгүй юу? Одоо хэдүүлээ яг тэр нэг тархан хүмүүсийг болох гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор хэдүүлээ марафонд гүйцэхээ ихшнэс. Марафон гэснээс би нэрээ 21-т гүйгээд шал өөр юм яриад байхгүй. За тэр яг бичлэгээ үзцгээе. Одоо энэ дэр би одоо юу ч бичиж болно. Гэхдээ англиар өч хэрэгтэй. Мэдээ чимэл оюухан арай л одоохондоо монгол хэл сурааг байгаа. Ер нь монгол хэлийг хідээд сурахгүй ч гэж магадгүй. Үе сурсан шүү дээ. Ирээдүгөөс ирсэн би байна. Наа чи бүр монгол хэл сураад өөдөөс бүр амьдралын зөвлөгөө өгөөд бүр хайр дурлалын зөвлөгөө хүртэл өгч байна. Mongolian boy гэд бичиж заяа. Одоо ингээд run ингээд манай хамгийн ихний Mongolian boy гэсэн үр дүн маань илэрсэн байна. За тухайн үед бол биш дээ. Зүгээр зураг генерейт хийхэд ингээ ерөнхий байдлаар ингээ хүнийг харуулчихж байгаа. Тэгтэл энэ үед амар ээж дээ. Тухайн үед яг нэг тийм мундаг тэгээ шүтэж бүтээгүй ч гэсэн ер нь бол дөгчийн энтергээд ярьж исэн. Тэгтээ одоо ингээ харсан чинь 4 жилийн дотор AI ямар амар хөгжсөн юм бэ? Одоо бол бүр зураг генерейт хийн гэвэл надаас илүү адилхан зураг хийгээд байгаа шүү дээ. Бүх юмыг ингээ зүгээр ингээ код гаргаж байгаа гэдээ боддоо энэ амар эвгүй зураг байгаас тэгтээ нэг тийм сүнстэй зураг мөрөгч юм шиг White Spider-Man гэж тайз. White Spider-Man гэсэн чинь нэм Spider-Man гарч ирж байна. Энийг хараа бас л харагдчихсан Spider-Man. Нэгэр. Гэхдээ энэ үед гэхдээ нэрээ жоохон creepy байж дээ. Гэхдээ яг ингээд ерхий төсөөллийг нь ингээд гаргаж өгөөл байдаг байсан юм байна л да. Гэхдээ энэ үед энэ чинь өөр амар шинэлэг үс шүү дээ. Энийг хараа ингээд хүний төсөөлсөн юмыг ингээд шууд ингээд гаргаж ийн маргаж ийн гэдэг ер нь амар шинэлэг өгсөн тий. Тэр үеийн шинэлэг юм ийм байсан шүү дээ guys. За энийг хараа Blackpink Jennie за тоглосон with his lovely No мэдэрсэн Jennie нүүд л гарч ирж байна. Өө энэ эсвэл Zeta тухайд ингээд Blackpink Jennie with his lovely Gramix гэд generate хийхэд нэг иймэрхүү зургууд гарч исэн юм байна. Тэгвэл ингээ зөв. Одоо хэдүүлээ яг энэ промптыг бичээд ямар зураг гаргах нь харъя. За хамгийн бүхэн мэддэг дээр нэдүүлээ зүгээр ChatGPT дээр гаргачих заяа. Blackpink Jennie with his lovely Gramix гэд яг тэр промптыг бичээд үзье заяа. За энэ оронд нэдүүлээ үргэлжлүүлжээ. Зураг амарч байсан хүлээнгээ үргэлжлүүлье. За энэ үе буюу 2022 одоо 6 жил биш 4 жилийн өмнө бол нэг иймэрхүү байсан болвол дараагийн бичлэг нь ийм байна guys. AI ашиглаж өөртөө найз охин бүтээв гэж аахгүй. За энэ нь болохоор 2023 он буюу бараг л жилийн дараа тий. За жилийн дараа юу болсон харцгаая. Тэгэхээр бид нар өмнө нь Dali гэдэг нэртэй химэл оюун сая үзчихэл орж ирлээ. Хоёр дахь хувилбар нь гарцсан энд бүр интернетийг бүр ингээд шуугуулад байгаа байхгүй. За тэр шуугуулж байгаа AI нь ямар байсан харъя. Зураач Van Gogh гэдэг нь шүү дээ. Нэг алдартай Van Gogh зураачийн стайлаар Америк бөмбөгийн тоглогчийг гаргана уу. Тэнгүүд одоо яг ингээ Van Gogh-ийн стайлаар ингээд Америк бөмбөгийн тоглогчийг ингээд яг артист зурцсан юм шиг ингээд шууд ингээд зургийг гаргаад ирж байгаа. Тэгтээ яг тухайн үед бол нэлээд ингээс гоё болцсон байсан юм те. Нэг селфи зураг байгаа байхгүй. Одоо хэдүүлээ энэ зургаа саяны дээр сайт руу оруулан гутаа хиймлэр найз өхөн гаргаж ирэн зав энэ зурган дээр. Oh my god ямар амар юм бэ? Who are you? За ямар ч гэсэн нэг иймэрхүү
зургуудыг generate хийж гаргаж өгч ийсэн юм байна. Одоо ингээд нарийн харах юм бол эхний зураг нь бол ингээд бас яг тийм жоохон сонин те. Одоо нэрэл creepy гэж те одоо бодоод исэн чинь 3 гаруй жилийн өмнө AI иймэрхүү байсан биш шүү дээ. Гэхдээ энийг тухайн үедээ хараад бүр шоконд ороод юу вэ ингээд бүр ингээд зурагтай хойлолтчлаа. Хүссэн юм зурган дээр нэмж болж ийн гэдэг шоконд орж исэн. Тэгэд энэс хойш миний санаж байгаагаар би баг AI-тай холбоотой видео хийгээгүй 3 жил гарны дараагийнхаа AI-тай холбоотой видео хийх гэж байна. Гэхдээ энэ удаа жоохон бас эмзэг сэдв буюу AI-ийн сул талыг бас ярих гэж байна. Хэдүүлээ ингээд үргэлжлүүлцгээе. За хөөе нөгөө нэг зурагч гараад ирсэн байна. Blackpink Genevieve's Lovely Remix гэсэн чи юу вэ? За бэж та. За тухайн үед энэ промптыг өгөхөд биш дээ. Ийм зураг гаргаж генерейт хийжсэн байна. Тэгсэн чинь одоо 4 жилийн дараа ийм зургийг гаргаж өгч. Йоо үнэхээр амар хөгжсөн юм байна guys. Үнэхээр AI үнэхээр амар хөгжсөн юм байна. Тэгтээ Gremix нь одоо яагаад ийм юу юм бэ? Зүгээр тийм Gremix гэдэг зүйлттэй тийм амтан байдаг гэсэн. Гэхдээ Jenny-г бол үнэхээр high quality амар гаргаж ин те. Йоо бүр нэр ямар амар юм бэ? Одоо магадгүй тэгтээ те. Нэр магадгүй. Хэдүүлээ 4 жилийн өмнө ингээл амар хөгжсөн байна. Тэргээ шоконд ороо бэжсэн. Магадгүй 29 юм уу 30 онд дахиад нэг AI талаар видео хийгээд харахад энэ зураг маань инээдтэй харагдаж магадгүй. Үгүй ч гэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан тухайн үеийн би өөрийнхөө энэ бичлэгийг үзээд reaction хийгээд сууж их байх. Тийм болохоор сайн уу? Юу байна хөшөө? Тэнгүү сүүлийн үед AI prompt-ыг маш сайн бичдэг хүмүүс гарч ирээд тэрүүгээр одоо сургаалт хийдэг ч юм умдгүй ямар нэгэн байдлаар тиймэр хүмүүс амар их болцсон шүү дээ. Тэр хүмүүс зарим тохиолдолд одоо миний ч юм уу бус хүмүүсийн царайг ашиглаад янз янзын видео зургуудыг бол гаргасан байсан. Тэгээд хэдүүлээ тэд дараас сонирхцгаая. Pass it idiot. За одоо жишээ нь энэ би байгаа байхгүй. Одоо энэ царайг нараа энэ би. Гэтэ амар сонирм. Миний одоо энэ царайнаас болд юм уу яа дээ мэдгүй. Одоо AI-аар намайг хийсэн юмнуудыг үзэнгүүт яг гоо зарим нь бол надтай амар төстэй. Тэгээд заримдаа хөдлөөд эхлэхээр зүгээр нэг random Chinese guy болчдөг зөө. Тэгээд би ингээ өөрийгөө бодоод ингээ царай мэрэг хараад ангууд нэрээ нэг би зүгээр л энэ хідэн тэрбумаараа өчнөө байдаг нэг Asian guy байдаг нас. Нөгөөд одоо надаас өөр хүмүүстэй одоо түшиг ч юм уу те. Энэ бол яг нэг юм өөр өрмөцтэй тийм дахин давтагдахад тийм цөөн дүр төрхтэй те. За байлаа гэж бодоход нэг Монголд л байдаг те. Тэгвэл би болохоор яг нэг юм Chinese guy болчиход байгаа байхгүй. Нэг хардаа. За чайми ч юм уу те. Одоо чайми бол яг байгаа байхгүй те. За тэнгууд ингээд золбоо ТV мэвэ яг байгаа байхгүй те. Өөрөөсөө илүү өөртөө найдлах хийцэн. Би тэгсэн ч одоо энэ тэгтээ хий юм бэ. За энэ би биш юм бэ. Өөрөө юм болов. Энийг хийсэн хүн өөрөө юм болов. За энэ ариш би биш байлгүй дээ энэ царайтай. Тэгтээ тэр би баг шүү гэн. Тэр цаана гаж би баг шүү гэн те. Оо жиж. Зэмэрхүү байдлаар ер нь хүмүүс AI-аар намайг амар хийсэн байсан. Тэгээд би болохоор өөрийнхөө хувьд яаж AI-ыг ашиглаж байгаа вэ гэхээр манай Gremix Chest дэлгүүр эдэн штэ. Тэгээд дэлгүүр маань сайттай одоо ингээд Chest цэг юм мэн гээд оронгот. За манай онлайн дэлгүүр л гэсэн үг л дээ. Энэ маань ингээд байдаг хөхгүй. Тэгээд энэ сайтыг би уг нь AI-аар хийх гэж оролцсон. За хийсэн юм аа. Уг нь хийсэн заяа. Яг одоо энэ харагдаж байгаа энэ сайт маань бол тэгтээ AI-аар хийгдээгүй л дээ. Би уг нь эхлээд AI-аар хийсэн. Тэгээд яг нөгөө нэг төлбөрийн систем бүх юм болгоцсон байжгаад тэгээд яг нэг шалтгааны болмоос болцсон юм аа. Тэрнээс би өөрийнхөө хөлбөрийг уг нь хийцэн байсан. Харин одоо яаж AI-ыг ашиглаж байгаа вэ гэхээр одоо их үрсийн баяр зориулсан хямдралтай бэлгийн багцууд гэдэг одоо энэ ингээд манай дэлгүүр дээр зарагдж байгаа ингээд 6 сарын 1-ний хүүхдийн баярын хямдарсан нялэг хямдарсан одоо ингээд хідэн багцууд байна заяа. За ингээд дараад оръё. Одоо бэлгийн багц 1 гэдэг одоо жишээ нь байна заяа. Одоо энэ дэр ингээд харагдж байгаа зураг байгааз энийг зүгээр ингээд уцаар авчин. Зүгээр л одоо энэ ширээн дээр ч юм уу тэр ширээн дээр ч юм уу тавьж байгаа уцаар авчин. Тэнгүүтээ AI дээр prompt бичээд за яг энэ зургийг яг иймэрхүү байдлаар бүтээгдэхүүний ингээд гоё цэвэрхэн харагддаг зураг болгоод өгөөгээд хэлчингүүд ингээд иймэрхүү байдлаар хөөхөн цэвэрхэн зураг гаргачихж байгаа. Тэгээд иймэрхүү байдлаар би бол AI-ыг сүүлийн үед маш их ашиглаж байгаа. Тэгээд хүүхдийн баяр гэснээс одоо манайх ингээд айгүй олон төрлийн яаж язаараа ингээд хүүхдийн баярыг багц гаргацсан. Тэгээд энэ амар хямдралтай, бүр үнэхээр хямдралтай шүү. Бүр амар хямдралтай. Тэгээд энэ маань тэгтээ зөвхөн 6 сарын 1-ийг дуустал буюу одоо ерөөсөө л ганц 2 хоног магадгүй юм бичлийг үзэж хад маргааш нь ч юм уу эсвэл баг дууссан ч байж магадгүй. Тэгээд та бүхэн магадгүй сонирхох юм бол энэ Chest segment сайтаар ороод захиалаад авч болно. За эсвэл яаралт авъя гэх юм бол манай Gremix Chest дэлгүүр маань одоо нэрээ соёолж молын 7 давхарт байгаа. Тэрнээс гадна за одоо нэрээ бараг хилчтэй юм уу? Манай дэлгүүрийн соёол салбар бол өдөр болгон ажилдгаараа ажиллана. Харин 5 сарын 31-нд Little Venice буюу одоо Michelle Expo-ийн залгаа байдаг Little Venice-ийн салбарыг альбан бус байдлаар өөрийн биеэр очиж нээх гэж байна. За энэ дээр юу болох вэ гэхээр 5 сарын 31-нд 1 цагаас эхлээд 3 цаг хүртэл 4 цаг хүртэл ч юм уу зөвхөн дөрвөн харуулсан бэлгийн багцуудыг худалдаалах юм. Тэгэхээр манайхан бас хэтэрхий гоё юм төсөөлөхгүйгээр манай шинэ салбарыг сонирхъя гэж бодож байгаа юм бол энэ хүү альбан бус нээлтэнд маань хүрэлцэн ирээрэй. За тэнгууд намайг бас ингэж хийцэн байна.
Яаж байгаа юм бэ хөрх юм. Энэ юу юм бэ? Гэхдээ энэ бол яг би биш те. Одоо яг ингээ харахад энэ бол яг л би юм те. Зүгээр нэг бас Chinese random guy биш те. Яг л би юм те. Гэхдээ яаж байгаа юм бэ хөрх юм те. Яар ивүү ч мэдгүй юу ч хэлэх юм бичгүй. За ямар ч нэг ийм видео байна. 2023 онд тэгэхээр одоо нэг түрүү ярьжсэн 3 жилийн өмнө AI бас нэг амар хөгжөөг байхад ийм зургуудыг гаргаж ирсэн юм байна. Тухайн үедээ яг гэл те яг үнэхээр яг амар high quality бүр амар зураг генерейт хийсэн юм шиг харагдчихсан. Тэгсэн чи одоо ингээ харсан чи бас шаал өөр хүмүүс ээжээ те. Яг ерхий төсөө байгаа ч гэсэн шаал өөр хүмүүс те. Энд дээр чи намайг яаж хийцэн гэдэг вэ? Намайг хийгээгүй. Одоо болохоор ютуберуудыг ингэж хийцэн заяа. За одоо болохоор илүү адилхан болсон. Тэгээ бүр илүү видео. Тухайн үед бол зөвхөн зураг яаж хийж байгааг гаргадаг байсан. Одоо ингэ видео хөдөлгөөнтэй. Яг бас яг тийм адилхан болоогүй ч юм уу. Гэхдээ одоо тухайн үеийнхаа хувьд бол амар адилхан болсон тий. За энэ бараг л биелэн л. Эсвэл нэг Chinese guy юм л. Йоо ахвал яг байгаа байхгүй. Тэгээ надаас ус нугасаа яг л байдаг юм л. Тэр нэгээр төшин мөшүүл яг байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг тийм хүссэн концептэндээ оруулсан тий. Одоо яг ингэ Toy Story-ны нээлтэн нэ бид нар ингэж үжигчтэнд байсан бол ямар байхаа гэдэг харилцдаг. Яг аах. Нэрэл надаас бас яг байна шүү. 2026 оны 5 сарын байдлаар AI-ыг ашиглаад иймэрхүү хэмжээнд хүмүүсийн зураг болон видеонуудыг генерейт хийж гаргаад хөгжилдөг ч юм уу эсвэл ямар нэгэн ажилтай холбоотой байдлаар ч юм уу зарим бүр бизнес болгоод ингээд иймэрхүү хэмжээнд нэгэ явж гин. Тэгсэн чинь сүрэг тал гараад ирсэн guys. Ямар нэг юм хөгжөхөд сайн тал нь хөгжиж хад дагаад сүүдэр нь тодорж идэг guys. Яж ямар амар хөлчвэ. Ханаас ийм сурсан юм бол амар хөлчвэ те. За ямар ч гэсэн үнэн хэлцээ сая. Ийм юм болоод байна. Тэр нь юу вэ гэхээр миний царайг AI-аар генерейт хийж гаргангуудаа онлайнаар лөөр хийгээд эхэлсэн guys. Тэр нь ядж хахад Монгол хүмүүс ч байж магадгүй эсвэл бүр гадаад ч хүмүүс байж магадгүй болчиход байна. За эхний жишээ бол энэ байна guys. Яг энэ аудио нь бол ингээд биш байгаа юм л та. Тэгээ хүн харахад тэр нь бол AI гэдэг нь мэдэгдэж байгаа заяа. Тэгтээ иймэрхүү байдлаар ингээд янз янзаар ингээд хүмүүс үзүүлээл ингээд цацаалангууд за одоо жишээ нь штэ 1000 хүнд үзүүлэлээ гэж бодъё заяа. Их их ингээд бодно штэ. AI ийм юм хийдэг тийм гэж бодоод өнгөрөө штэ. Инээлдэж ч юм өнгөрөө. Тэнгүү тэр 1000 хүнээс чинь нэг юм уу те? Эсвэл нэг 5 хүн ч юм уу. За магадгүй 10 хүн ч юм уу. Итгээд өө гремикс вэ гэж бодонгуудаа итгээд тухайн нөгөө онлайнаар ловер хийж байгаа тэр линк рүү дарж ороод банкныхаа мэдээллийг оруулдаг ч юм уу. Эсвэл хаасайгу гадагшаа мөнгө шилжүүлдэг ч юм уу те. Ямар нэгэн болохгүй юм руу ингээд үр дүн үзүүлээд байгаа байхгүй юу? Тийм болохоор би бас та хэдэд анхааруулах хэрэгтэй гэж бодоод энэ видеог бас хийж байгаа юм. Алгашчсан. Иннген херенгийн Такие большие, а равен минутам датор урамшула аварай. Бегоник луйваргеш бодсончкяки, энэ няжаладак, хара. За энэ хэсэг нь яах вэ? Ингээ арагэл байлгаад дот урамшуулаад апарат гэдэг хаада. Тэнгүүт чи ингээд хүмүүс итгэх тийм тохиолдол гарч ирээд байна гэж цаан чи. За энэс цааш ингээд нөгөө ловрийн app юм уу вебээр рекламдаад одоо энийг хараа бүр хаан банкыг дөөрэлгаад хийцэн заяа. Ингээл мөнгө олчдөг те. Бараг тэр линк рүү дараал ороод хаан банкныхаа мэдээллийг хийчихэд л мөнгө ороод ирдэг ухааны юм итгүүлээл. Тэгээ тэрийг нажихт ингээд би хэлсэн шиг болчихгоо өнөөрэ бараг хөгшин хүмүүс ч юм уу ингээд жоо хит жоох хүмүүс ингээд итгээд 5 настай хүүхэд хаан банкныхаа мэдээллийг оруулчих яах болж байна. За мэдгүй ингээ инээдтэй юм шиг санагдаад байгаа юм гол нь тэр чинь ингээд хөвөртүүлээд байна гэж ингээ хайсан ч. За саяных бол тэгтээ бас нэлээд дээр үед гарсан бас анхны скамуудын нэг зав. Би энийг харчаад ингээ репортлол тэнгүүд яг уст чин тэнгүүд хэд хоногийн дараа дахиад өөр нэг пэйж дээр гарч ирээд хэлдэг нэг иймэрхүү байсан зав. Одоо дараагийнх нь ийм зав guys. Яг ингээд нэг тийм телеграмаар гремикстэй чаталж байгаа юм шиг. Хэрв танд 50000 төгрөг байхад хангалттай гар утас байхад болно. Та 50000 төгрөгөөр 1500 төгрөгийн урамшуулал аваарай. Албан ёсны app одоо Google Play болон App Store дээр нээлттэй татаж аваарай. Тэнгүүдийн сүүл рүүгээ нэг voice нь хөгжсөн байгаа. Яг түрүүн ингээ нэг 50000 оремши болоо л гэдэг нэг ярьж чадахгүйсэн чи одоо AI хөгжөөд монголоор амар сайн ярьдаг болсон нөө. Миний царайг ашиглаад бүр ингээд яг ингээд яриуд яг үнэхээр би ярьж байгаа юм шиг болчихж байгаа сүүлдээ. Хоолойны өнгөн л өөр болохоос яг нэг хүн яриад байгаа шүү дээ. Тэгвэл нэг random Chinese Asian guy байгаад байгаа юм. За битгэхгүй. За ямар ч хийсэн бас нэг ийм төрлийн левер байна цаан чин guys. Болгоомжтой. Магадгүй энийг үзэж байгаа та те итгэхгүй байж болно, инээлтэд өнгөрчиж болно. Гэхдээ хэн нэг итгээд байна. Бид олон зүйл хийж болохгүй. Суулгаад 250 үнэгүй орлого аваад ялагч болох боломжийг хожино. Зөвхөн өнөөдөр.
Нүдэн ханж байна. Эм бүр. Гэтэ энэ хамран яатсан юм бэ guys. Хамран яатсан юм бэ? Хамран дээр нь зүгий атгцсан юм шим. Гэтэ ямар амар юм бэ? Ер нь бодоодсон чинь. Ингээ хараа. Хожин зөвхөн Өнөөдөр гэж юм те. Тэнгүүтээ хойноос нь ингээ нөгөө лөөврийнхаа ап мапыг ингээ рекламдаад тэнгүүтээ дагалдуулаад нөгөө линк мингээ тавиад байгаа шүү дээ нөгөө постн дээрээ. За нэг иймэрхүү байдлаар скамууд гарч ирээд лөөрөд яваад исэн. За тэгээд би бүр хаана яг ингээд уулаг алдаад бүр яг ингээ энэ бүхэн хэрэг сэтэрлээ гэж бодсон бэ гэхээр одоо үзүүлэх гэж байгаа энэ дээр заяа. Нөгөөдөл чи бүр AI бүр амар сайжруулсан. Бүр амар хэмжээнд очсон заяа. Одоо энийг харж. Зүгээр ингээд мэдээгээр Gremix-ийн талаар гарч байгаа юм шиг харуулчих байгаа байхгүй одоо харж. Gremix энэ хинбэ гэсэн үгээр тоглож 2 Энийг хараа. Бүр тэр чигээрээ лөөр заяа. Тэр телевизээр гарч байгаа нь ингээд Тэнгэр ТV-гийн логог ашигласан заяа. Тэгснэ нэг юм мэдээллийн за энэ хүн байдаг гэж магадгүй энэ хүнийг бас яг мэдээний яг тийм сурвалжлагч байх гэж бодож байна. 155 сая төгрөг хожлоо. NASA хэмээх жижиг хотын Арбан нь блокчейн Gremix-ийн бүтээсэн гар утасны аппликейшн дээр 255 сая төгрөг хожжээ. Би ихэнх зүрбэж явахдаа Gremix-ийн бүтээсэн зурчлаг хасан. Тэр энэ би бүр энийг анх үзчихэд бүр ингээд жигнэсээ мэдээгээр гараад ийн гэж бодсон. Би ингэсэн зөө. AI-аар өөрийгөө хийснийг харчаад тэнгуүтээ жигнэсээ мэдээгээр тэр талаар ингээд сэрэмжлүүлээд гаргаж байгаа юм болов уу гэж бодсон. Анх харчаад. Тэгсэн чинь үгүй. Бүх юм AI-аар хийсэн scam лөөврөөсөн. Тэр мэдээ бүгд худлаа. Одоо энийг харж. Тэгээд товлж үзэхээ шийдсэн. 15 минутын дараа та 255 сая төгрөг хожлоо гэсэн мэдээлэл ирв. Би итгээгүйч мөнгө миний картанд орсон байлаа. Сүүлийн хэдэн сарын хугацаанд энэ блокчейн аппликейшн дээр 15 тэрбум Энийг хараа. Гэхдээ энэ гай юм бэ guys. Энэ гай юм бэ. Гэхдээ түрүү хэлсэн те 1000 хүнд одоо жишээ нэг үзүүлслээ гэж бодоход түрүүний тэр хідэн видеон дээр нэг 5 хүн скамд болсон байлаа гэж бодъё. Одоо тэнгууд иймэрхүү төвшний видеон дээр бол магадгүй 50 хүн скамдуулахаар болчиход байгаа байхгүй юу? төгрөг оруулсан нь бүх шин тоглогчдод хожих гайхалтай боломжийг Энэ гай юм бэ? Who is this guy? Ячаа подолк модолк яг адилхан жоох шиг. Би яг ийм подолктой байхгүй. Тэрнээс нь л нэг скриншотыг авцсан шүү байна. Гэхдээ энэ хин бэ guys? Таргалах юм бол иймэрхүү хэмжээтэй хүн болох нь шүү. Би одоо арай гайгүй байгаас тэр таргалахгүй турна. За тэр явах. болгож байна. Канер миний аппликейшнийг татаж аваад хоцсондоо баярсан сэтгэл оруулаа бичээрэй. Ийм нь бол яг байгаа байхгүй юу? Би яж хат хизээ ийм подкастэнд орлоо. Арбанд чин сэтгэлийн баяр хүргэж та бүхэн цаашдын их амжилт хүсье. Одоогийн байдлаар аппликейшн Dakten тагаар тэргүүлж байна. Яг одоо 1 сая 500 мянган төгрөгийн урамшууллаа аваарай. Тайлбар хэсэг байгаа холбоосоор орж баяжих боломжоо ашиглаарай. Тэр одоо тэнгуүтэ тайлбар хэсэг дээр нөгөө нэг scam линкээ тавиан гоо дансны мэдээллийг авах ч юм уу. Мэдгүй ямар нэг байдлаар ноц мэдээлэлд нь халдаад тэгээд мөнгө нь bye guys bye. Нэгэнт одоо ийм AI scamтэй холбоотой юм хэлж байгаа те. Үүнтэй холбоотой бас анхааруулга юм хэлчихье. Тэгээ манайхаа одоо энд явж байхад ялангуяа сүүлийн үед онлайн байдлаар яг энэ мэтчлэн өндөр төвшний бүр маш өндөр төвшний лөөврөж явдаг болсон. Өмнө нь яг хуу тэгэл мэддэгдэг байсан те. Тэгээ хүмүүс ч бас нэг тийм онлайн тэтгэвтэй байдаггүй байсан. Одоо ингээл яг амьдралын нэг хэсэг болсон болохоор иймэрхүү байдлаар мэдээлэл алдах, scamдуулах, тэгээ мөнгө төгрөгөө алдахаас сэргийлээрэй guys. Зарим нь одоо бүр AI-тай чатлаад одоо чинь яадаг чинь нэг ингээд эмэгтэй зураг тавьсан нэг аккаунт байлаа гэж бодъё. Тэнгүүд ингээ чат бичингүүд нөгөөд ингээ чаталж байгаа зөө. Яг үндэ цаана ээжлж байгаа. Тэг ингээ дотосч мотосч чаталж байгаа нөгөө романс scam билүү. Тэгжсэн аа. Хүшээ найзаа ингээ би ингээ таксид гарч мөнгө болчихлоо. Одоо нэг 50к шилжүүлээж гэдэг. 5к ч юм мэдгүй. Иймэрхүү байдлаар ингээ авч мавдаг те. Яг миний бодлоор энэ scam бол гадаадаас орж ирж байгаа scam байх. Монголд гэхдээ би энийгээ тэгж scamлж байгаа юмнуудаас байгаа гэж би бодоод байна. За тэр талаар бол нарийн ширийн сайн мэдээлэл бол алга. Гэхдээ манайхаа болгоомжтой байгаа. За тэгээд AI бол одоогийн байдлаар ийм өндөр түвшинд ирсэн байна. Тэгээд амьдрал руу ороод ирсэн биднэрт үнэхээр хэрэг болж ин тус болж ин те. Гэхдээ дөрөв хэлсэнчлэн одоо дагаад ингээ сүүдэр тал нь амар хөгжөөд байна. Тэр тал дээр манайх гоё болгоомжтой байгаарэ гэж дахиж хүсэйдэ guys. За тэгээд дөрөв хэлсэнчлэн манай Chess-ийн сайт руу ороод онлайнаар хүүхдийн баярын багцуудыг захиалах боломжтой. Тэгээд дээрэс нь 5 сарын 31-нд Lidl Winners Michelle Expo-гийн залгаа Lidl Winners годомж дээр манай дэлгүүр нь маань хөнгөн байдлаар те софт байдлаар альбом бус нээлттэй хийх гэж байна. Тэгээд тэрэн дээр би өөрийн биеэр очиж тухайн бэлгийн багцуудаа бодолтаална. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол 5 сарын 31-нд Lidl Winners-ийн Gremix Chess дэлгүүр дээр маань хүрэлцэн ирээрэй. Баярлалаа. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа видеон дээр эргээд уулзъя. Тэгээд магадгүй хэдэн жилийн дараа дахиад AI-ийн талаар видеон дээр уулзах хаа. Гэтэ хэдэн жил ч гэж одоо магадгүй амар ойр уулздаг болох байх л та. За тэгээд түр бай. Үнсээ. Өөрөө ойртохгүй зүгээр энийг эргүүлэл болох байсан юм л шүү дээ. Үнсээ. За бай. Лайк дараач. Яг лайк дарах үлцээ бэ guys.